За аав нь ядарлаа шүү. Хөө яа. Хойлоо. Гоё одоо дахиад өөр тоглоом тоглоё. Би шинэ тоглоом сурсан цэцэрлэгээс. За. Хойлоо ширтэлцээ тоглоё. Тэрний яа дээ? Амархаа хойлоо ширтэлцээл хамгийн дөрөнд нүдэн ансан шийтгэлд нь алгадуулна. Оо амарх юм биш. За тэгээд өглөө. За. Оо. За одоо аав. За. Жинхнээсээ тоглоно шүү. За юу. Миний охин чинь тоглоогүй байсан юм уу? Тоглож ш та. За дахиад. Дахиад ганц тоглож ш. Аав нь одоо хоолоо хийе. Дахиад ганц тоглож. Аав нь одоо дэлэхгүй нэ. Shake that. Аав. Миний шүд унчлаа. Оо. Өөхөн дорого цоцох тогч. Цоцох туу? За. Цоцоо. Мэ. Хөө яав. Миний шүдийг идж байгаа цоцохын шүд хугарчлаа. Одоо би энийг өөхөнд ороогод идэх үү? Аа. Яа. Битээ хөдлөөд өгч. Яав. Яав. Энэ өвчнийг салхинаас авдаг уу, цэцгнээс авдаг уу? Салхинаас ч авдаг уу, цэцгнээс ч авдаг байхгүй юу? Наад чи ингээд гэртээ орж ирэхгүй гадуур тэнэд байгаа хүмүүсийг бурхан ингээд чөдөрлөлчтэй. Салын толгойд ирч. Яа, толгой дээр хүртэл байгаа маа. Одоо наа чи онжон дээр ч хүртэл гарна. Аа. Яа, чуун нисэд хүн нисдэггүй ээ. Хүн чинь далавч байхгүй болохоор нисэж чадахгүй шүү дээ миний охин. Аа, та яага мөөмгүй юм? Ард нь мөн байгаа. Ээж ах шиг том биш ихгүй юу зүгээр. Тэгвэл яагаад левчиг зүүдгүй юм? Яагаад болдоох манад хоноогүй ээж цэцгээ ихчэд манад хонс ингээ худлаа яриад байдیں۔ Яагаад цооцох ярьж чаддгүй яав? Яагаад? Яач вэ миний охин? Яасан бэ? Аман дотор юм өвдөөд байна. Яана шүдний биш үстэй энэ. Энэ хорхоод цоорсон шүдэл ингэж хүчтэй өвдөндөө шүндэн. Өө яана. Арын араа хорхоо итцсэн байж тээ. Хорхоо гоо миний аман дотор. Йоо миний охин тэгж гардггүй маа тэгж гардггүй. Аав гаавчлаар аав нь октойгоо шүдийг ингээдлийн явуулчихдаг нэрээ. Аатгаа өглөө эмнэлэг татчих заа юу. Шүдээ өглөө. Самын охин. Араачин цаарсан байна. За энэ яслаа гэх. Хөөе минь охин. Цайс гайгүй юу? Одоо зүгээрээ яав. Энд ч намайг харин сайн шүдэ угаагаар гэсэн. Дээрэс нь гэр бүлийн амны хүндээ эрүүл мэнд маш чухал гэсэн. Тиймээс та ч гэсэн сайн шүдэ угааж шүү. За юу. Тэгвэл дараа нь энд та ч гэсэн ирнэ штэ.